өнөөдөр энэ гоёхан сарнаа цэцгээ уралцгаах уу? Сарнаа цэцгээ багш нь улаан өнгөөр хийх гээд улаан өнгийг сонголоо. За тэгэхээр биднэрт 3 амд өрүүлжин улаан өнгийн цаас хэрэгтэй. Багшийн цаас бол 15-ыг үржин 15 хэмжээтэй тийм ээ. За нэг юм дуграг дүрс гаргахаар за тэгээ шугам харандаа хайж цав яах нь ногоон өнгийн цаас 2 тэрэг болох нэ. Тэгэхээр улаан цааснуудаа бүгдөө яг хэмжээсээр нь хэрэгтэй. Биднэрт 12 дэлбээ хэрэгтэй учраас 3 цаас авсан. Тэгэхээр нэг цаасаа бид нар хэд хуваах нь? Тийм ээ, нэг цаасаа бид нар 4 хуваана. За тэгэхээр 4 тэнцүү хуваадаг аргаа мэднэ тийм ээ. 4 тэнцүү хуваагаад ингээд сайхан нуглаад за энэ маань 4 тэнцүү хуваагдана тийм ээ. Багш нь эхний нэг цаасан дээрээ 4-өө хийчээд нөгөө 2 цаасынхаа хурдлуулчих тийм ээ хөлтүүдээ. Нэг дугуй дүрс маань гараад ирлээ. Одоо энэ 3 цаасан дээрээ энийг сайхан тэнцүүж барьж агаад за ингээд хаашааш нь хөдлөхгүй барьж байгаа сайхан яах вэ? Дагуулад ажиллаж. Гараараа сайн дарж өгөөрэй хөлтүүдээ. Хэрвээ гарч нь гүүгээд цаас нь хөдөлчих юм бол хэмжээ нь өөр болчих штэ тийм ээ. За ингээд 3 цаас давхарлаад хайжлахад бол ямар ч асуудалгүй. Тэгэхээр яг энэ аргачлалаар нөгөө цаасаар ч бас хайчлана гэсэн үг шүү. За голын зураас хүртэл ингээд сайхан сэтлээд өгөх юм байна. За ингээд 4. За дараа За ингээд 12 шүрхийг цаас маань бэлэн боллоо. За одоо юу хийх вэ гэхээр энэ 12 цаасаа нэг нэгээр нь салгаад цавуугаа аваад за энд нь сайхан цавуу түрхэж өгөөд юм хумбар болгох шүхтд. Гол нь юм хумбар. Хэлбэр нь юм хумбар болгох шүү. За. За ингээд 12 ширхэг хумбар цаастай боллоо тийм ээ. За одоо юу хийх вэ гэхээр одоо ногоон цаасныхаа нэгийг аваад ногоон цаасныхаа нэгийг аваад одоо эндээс эхлээ хуйлна. Ингээд иш маань бэлэн болчлаа тийм ээ. За ингээд иш. За тэгвэл одоо энэ ишээ сайх ингээд битүү цавуудаад эргэн тойронгууд битүү цавуудаад за эхнийхээ дэлбийг наа. За эхнийхээ дэлбэрийг яаж наах вэ гэхээр дэ барьж агаад ингээд сайхан тойруулаад за ингээд эхний дэлбэгээ сайхан наагаад өгнө. За ингээд эхний дэлбэгээ наа. За одоо 2 дахь дэлбэнүүдээ наа. За цавуугаа маш сайн түрхэж өгөөрэй хөлтүүдээ. Цавуугаа сайхан түрхэж өгөөд за одоо энэ дээрээс бид нар яах вэ гэхээр одоо энэ дээрээс нэг нэгээр нь дэлбэгээ наа. За наахта бид нар гоё хэлбэр гаргаад доотлын сайхан шахаж өгөөд за ингээд наач эхлэх юм шүү. За ингээд наагаад эхлэе. За эхний дэлбээ наадлаа тийм ээ. Эхний дэлбээ. Тэгэхээр энэ ишрүүгээ сайн шахаж өгөөд за наасан дэлбээнүүдээ за тэгээ цавууга хангалттай сайн цавуудаж өгөөрэй хөлтүүдээ. Ингээд дэлбээнүүдэд зөрүүлээд одоо бид нар яах вэ гэхээр цэцгийнхаа гой хэлбэрт анхаарч эхэлнэ. За ингээд энэ 2 дэлбээ 3 дэлбээ наагтчлаа штэ тийм ээ. Тэгэхээр одоо бидэнд цаана хэдэн дэлбээ үлдсэн? 9 дэлбэгээ хэрхэн сайхан үзэсгэлэнтэй наах вэ гэдгээс хамаарат цэцэг маань ямар болох нь вэ? Үзэсгэлэнтэй сайхан болох. Хартаа өгтүүдээ. За одоо бидэнд юу дутуу байна? Мэдээж энийг харахаар юу дутуу байна? Наавч дутуу байгааз. За тэгэхээр одоо эндээсээ цаасаа аваад за 9 гэсэн сантиметрийг авах нь шүүхтүүдээ.
гурвалжин болгоод за ингээд 4 болчин тий. Ингээд 8 болохоор. За 8 болохоор нугалж өгөөд за одоо эндээс яах вэ гэхээр нэлээ цах юм уртаа нарийнхан гурвалжин дэлбээ хийхээр навчанда за ингээд урт гурвалжин дэлбээ хийхээр за ингээд тэгээд энэ үзүүрээ жоохон тайраад аавна. Энэ маань нөх болно шүү дээ, тийм ээ. За одоо ингээд тэнэлэх гээд энэ маань хэдэн дэлбээ гарч ирлээ өгтүүдээ. Зүйтэй 8 дэлбээ гарч ирнэ. Гэхдээ 8 дэлбээ маань томдох учраас саяны энэ зурсан халтартай харандаа болсонтай халтар явахт харандаа болсон хэсэгтээ ингээ 2 дэлбэгээ бүтэн авчна. За 2 дэлбэгээ аваад 3 дахь дэлбэгээ талалчна өгтүүдээ. За ингээ талалчна. Одоо энийгээ ингэж наагаад ингээд наасан ч болно тийм ээ. Ингээд яах нь 5 дэлбээ өгөх болох нь бүгдөө. За энийг ингээд дэлгэрүүлсэн ч болно. Ингээд дэлгэрүүлж болж гэн үгүй бол үнэшгээ дэшээ босоо. Яг цэцэгнийхаа доотлоор ийм ч ялгаж болох нь. Тэгэхээр тэгж хийсэн учраас багш нь энийг арай өөрөөр хийх гэж байна. За тэгээ хэлээд байгаа шүү дээ багш нь тийм ээ. Бүтээл хийн гэдэг бол бид нар бүтээл сэтгэлгээгээ яана гэдэг байгаа үлээ. Хөгжүүлнэ гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлэхийн тулд бид нар заавал багшийнхаа хэлснээр хийхгүй гэдэг байгаа шүү дээ тийм ээ. За энийг ингээд яах вэ? Сайхан эндээ нааж өгөөд за ингээд сайхан нааж өгөөд за тэгээд энийг доороосоо дээш нь гүйлгээд за ингээд яах нь цэцэг маань бэлэн боллоо. Ингээд сайхан наагаад өгнө. За одоо ингээд 5 болохоор гоё ялж байгаа зөвхтүүдээ. За энэ бол энэ хотлын багш нь бол эргүүлсэн те. Энэ яасан эргүүлээгүй хэлбэр нэм ялгаатай байх нь. За одоо навч. За навчаа бид нар яах вэ гэхээр энэ хажуугаас гарсан цаасаараа хийн. За энийгээ далтийчнээ дахиад бүтээлэхэд хэрэгтэй тийм ээ. За одоо яаж хийх вэ гэхээр урт нарийнхан навч хийгээвэл ийш нь эргүүлнэ. За 2 навч хийх гэж байна багш нь. За 2 навчаа яаж хийх вэ гэхээр за навч маань ямар байдаг вүлээ? За ийм навч. За ийм навч ингээд 2 навч яах вэ? Гараад ирлээ шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ 2 навчаа бид нар яах нь вэ? Цавуудаад цэцгэндээ нахаад өгнө. Ингээд тэгтэл та. Одоо нөгөө талдаа нахаад. За ингээд жоохон доохонтой. Наачи. За ингээд бидний цэцэг маань бэлэн боллоо хөлтүүдээ. За ингээд өнөөдрийн бүтээлээ хамтдаа бүгдөө уралчлаа. За ингээд 2 янзын цэцэгтэй хараа хөлтүүдээ. 2 янзын цэцэгтэй хэмжээний адилхан. Ингээд бид нар яах нь цэцгийн баглаа хийж болохоор байгаа зү олон өнгийн цэцгээр тийм ээ.